төлөөлөгч хөтөлбөрийг өнөөдөр Орхон аймаг зохион байгуулахыг дэмжсэн манай жаргалын эрхлэгчдээс талархал илэрхийлье. Ер нь эмэгтэйчүүд бол гол одоосны гол сүр бодлоготой байх ёстой гэж үзчихье. За хамгийн нэгдүгээр нь бол итгэл буюу оролцоо бол хамгийн чухал байна гэж. Тэгэхээр энэ бол энэ оролцоог манай Орхон аймгийн саяын сонгуул, урд үдний сонгуулиуд оролцоод гол хүч бол манай 30% улсын шүү гэдгийг бас хэлхэн зүйлтэй 30%-ийн дараа манай хүүхдүүдийн итгэл бол илүү сэргийлсэн, илүү урам зоригтой болсон. За хоёр дахь гол асуудал бол санхүүжилтийн асуудал үнэхээр эмэгтэйчүүд манай байна. Тэгэхээр энэ дээр одоо өөрсдийн санхүүгээ босгох цаашдаа намын өдөрлөг хамт олон санхүүгээ босгох асуудал бол эмэгтэйчүүдээс өөрчлөх хэрэгтэй. За гуравт нь бол хамгийн чухал нь бол намын өдөрлөгийн дэмжлэг санаачлаг бол хамгийн чухал байна. За энэ гурвыг хийсэн цагт бол эмэгтэйчүүдийн мандат оролцоо маань бол илүү ажил биш гарах юм байна гэж бодож байна. Тэгэхээр эмэгтэйчүүдэд бид нар чадвартай болгоод эмэгтэйчүүдийнхээ одоо мандатыг дэмжих тусам бид нар бол Орхон аймаг илүү үнэлгүй ярих боломжийг өгнө гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань төлөөлөгч хөтөлбөрөөр манай Орхон аймгийн бас чадвартай, боловсролтой, мэдлэгтэй өсгөөчүүд маань оролцож байгаа. Энэ бол бидний 2028 оны ялалтын гол ихтгэл суурь болно гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа.